Улсын хурлын сонгуулийн Орхон аймгийн 48 дугаар тойрогт ардчилсан намаас нэр дэвшигч банкын Мегмар сүрэнгийн иргэд сонгогчдоо хийж байгаа уулзалтууд үргэлжилж байна. Сонгуулийн сурталчилгааны нээлт эхэлснээс хойш Даваат, Аршаант, Наран, Цагаан чулууд гэсэн 4 багийн иргэдтэй хэсэгчлсэн байдлаар уулзалт зохион байгууллаа. Тэгэхээр өнөөдөр бол бид ойрын хүн, өөрийн хүн Орхон аймгийн иргэдийн хурлын дарга Мегмар сүрэнгээ та бүхний өмнө нэр дэвшүүлэн авчирлаа. Дээрх гэр орооллын багуудад өнгөрсөн 4 жилийн хугацаанд хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын олон ажил хийгдсэнд иргэд талархалтай байна. Тухайлбал гэр орооллын авто зам болон явган зам шинжлэгдсэн, зам дагсан гэрэлтүүлэг бас сайжирсан, гэр орооллын гудамжууд шинэ гэрэлтүүлэгтэй болж иргэдийн аюулгүй орчинд амьдрах орчин сайжирсан, тэр хэрээр гэмт хэргийн тоо буурсан, гэр ороололд инженерийн шугам сүлжээ байгуулах анхан шатны ажлууд хийгдсэн, унтны цэвэр усны найдвартай их усвэртэй болсон, ухаалаг худаг төсөл хэрэгжиж байгаа. Гэр орооллын багууд төрийн үйлчлэгээний нэгдсэн байртай болсон, сургууль цэцэрлэгийн хүрэлцээ сайжирч байгаа зэрэг олон эерэг үр дүн бий болж байгааг иргэд хэлж байна. Атгалаад ингээл бид нэр эрдэнэт маань ямар сайхан гэрэл хийгээтэй орчинд амьдарч байна. Ороо үдшиж харанхуй хүрээ явахад айх ичих зөвлөгөө болсон байна. Зам талбай маань ямар сайхан өргөжж хэлж байна. Энэ бүхнийг хийсэн одоо учраас иргэний хувьд маш их талархалтай байна. Бид улсын төсөөс нэг төгрөг авч байгаагүй. Бид байгаа бололцоогоор дэлхийн хямрцсан, улс хямрцсан ийм байгаа юм нөхцөлд Орхон аймаг бол ийм хөгжилд хүрч чадсан юм аа. Энэ хөгжилд хүрч чадах энэ бүх бололцоо, энэ бүх шийдэл, энэ бүх арга хэлбэрийг одоо сонгож өнгөрсөн 4 жилд ажиллаж чадсан бол манай аймгийн хурлын дарга Мегмар сүрэн. Өнгөрч байгаа 4 жилийн хугацаанд бид бүгд шинээр Орхон аймгийн нутаг дэвсгэрт 8 цэцэрлэгийг шинээр ашиглалтанд оруулж 1600 гаруй хүүхэд багчууд сургуулийн өмнөх боловсрол эзэмших бололцоо боломж бүрдэж тэр хэмжээний эцэг эхчүүд ажил төрлөө бас өрсөлдөд явах энэ боломжийг нь бас давхарт нь бүрдүүлж өгсөн ийм чухал шийдвэр болсон. Өнөөдөр ч гэсэн цэцэрлэгийн барилга, шинэ цэцэрлэгүүд Орхон аймагт сүмдэрлэж баригдаж байна. Та бүгдүүд мэдж байгаа. Улсын хурлын сонгуулийн 48 дугаар тойрогт бүрэн бүст баг, урт булаг баг буюу бидний ярьдгаар 5 дугаар микр, гэр хорооллын булаг, баян булаг, Наран, Аршаант, Цагаан чулууд, Даваат багууд хамрагдаж байна. Нэр дэвшигч Мегмар сүрэнгийн иргэдтэй хийх уулзалт үргэлжилж байна.